За сайн байна уу, санана байна. Энэ удаагийн уншлагаар бүгдээрээ таны мөрөөдөл биелэхэд хэр ойрхон байна вэ? Бөгөөд мөрөөдлөө биелүүлэх алхмуудыг нь харж өгөх болно. За тэгээд их аркан, бага аркан гэхэ болсон байгаа. Сахиус нь хэр урт уншлагыг болгомоор байна. Тэр хурдаа нь л зохицуулж өгдөг болсон байгаа. За энэ уншлагад нээлттэй хэсэг дээр нь болохоор энэ мөрөөдөл биелэх хугацааг нь харж өгөх болно. Хэр ойрхон байна те. За тэгээд мөрөөдлийн чанар буюу энергийн шалгалтыг нь хийж өгснөөр сонгосон групп нь таны групп яг мөн байна уу биш ээ гэдгийг харж өгөх болно. За тэгээд эцэст нь мөрөөдлөө биелүүлэхэд шаардлагатай алхмуудыг нь хэлж өгөх болно. За тэгээд уншлагын нэмэлт буюу хаалттай хэсэг дээр нь зөвлөгөөнүүдээс нэмж хэлж өгнө. За үгүй тийм эсвэл үгүй гэсэн асуултанд хариулж өгнө. За тэгээд уншлагаас нь хамааралтай нэмэлт асуултуудыг нь бүгдээрээ шийдэж агаад харж өгөх болно. 3 групп байна. Групп номер 1. За, групп номер 2. Групп номер 3. За, группийн нэршлүүд нь болохоор групп номер 1-ийн болор гэд нэрлэе. Болрын зурагтай учраас яг кварцлах шиг байна. За, гэхдээ болрыг нэрлэлчээ. Групп номер 2-ийн алмаз гэд нэрлэе. Голтой алмазын зурагтай учраас. За, групп номер 3-ийн од гэд нэрлэе. Одын зурагтай учраас. За, сайхан мэдрэмжтэйгээ холбогдож байгаад хамгийн татагдаж буй группийг сонгоорой. За групп номер 1 уншлагадаа тавтай морил. За та энэ алмазын зурагтай кристаллуудын тухай хүрдүүдийн мэдээлэлтэй Oracle үзрийг сонгосон байна. Ийм хөрхөн үзэсгэлэнтэй ягаан өнгөтэй Oracle үзэр байгаа. Энийг надад миний ихэд бол бэлгэлж өгч ирсэн. Үзэрнүүдийн нэг байгаа. Маш хөрхөн зурагтай. Эндээс та бүхний мэдээллийг харж өгнө. За юун түрүүнд цаг хугацааг харуулдаг үзрөөрөө таны мөрөөдөл биелэхэд хэр ойрхон байна вэ гэдгийг шууд хараад эхлэе. Энд 10-ын тоо эргэж харсан байна те. You start over again гэдэг үзрийг харсан байна. Нэг гарч ирэх нь дахиж гарч ирэх нь үгүй юу шалгая. Энэ дэх дээр болохоор буруу харсан үзэр авдаг байгаа. Cancer 4-ийн тоо. За, мэлхийн урд нь 7 сар 6 сарыг бэлэгдэж болдог. 6 сарын 22-наас 7 сарын 22 хүртэлх хугацааг мэлхийн урдын хугацаа гэж тооцно. Respect your feelings. Өөрийнхөө мэдрэмжийг хүндэл 4-7 хоног 4 сар гэсэн хөзөр гарч ирсэн байна. 4-ийн тоон бас баттай суурьтай холбоотой суурьа босгох өөрийнхөө сэтгэл дээр амгалан болох талаараа бэлэгдэж байгаа. Тэгэхээр мөрөөдөл нь биелэхэд ерөөхдөө болвол тийм ч хол биш байна. Бас тийм ч ойрхон биш байна. Тэгээд хэрвээ холуу ойрхон гэж асуух юм бол жоохон ойрхон тал руугаа байна. 4 сарын дотор гэдэг ч юм уу. Тэгээд мэлхийн нөрөө усны ордтой учраас яг 4 сарын дараа гэсэн утга гэж болно. Усны элемент нөрөө сартай холбогддог тийм. За ийм утгатай хариу гарч ирж байна. Тэгээд 4-ийн тоо гэдэг нь өөрөө танд ойрхон санагддаг уу, хол санагддаг уу? Энийг бас өөрийнхөө мэдрэмжээрээ та шалгаад үзээрэй. За одоо таны хүсэл мөрөөдлийн чанар нь юу вэ? Ямар чанартай хүсэл мөрөөдлийн талаар уншлага та аваад байгаа вэ? Энэ хөзрөөр энэ уншлага яг таны хүсэл мөрөөдлийн талаар мөн байна уугүй байна уу? Яг таны групп мөн үү биш үү гэдгийг хараад өгнө. За харъя. Чи бас буруу харсан хөзрийг авахгүй. Curiosity, Apophyllite, Jupiter, Бархаспад гараг гэд хөзөр байна. За энэ дээр нас нэмэлт хөзрийг харъя. Астрологийн дэрхгээрээ. За таны хүсэл мөрөөдлийн шин чанарын бэлэгдэх хөзрийг авъя. 26-гийн тоо гарч ирсэн. 26-гийн тоо 2 дээр 6-ны бол 8-ын тоо болно те. 8-ын тоо 4-ийн үржүүр байгаа. Сангалуун эд баялагийг бэлэгдэж болдог. Cardinal. Чи мэлхийн ордын одоо энэ эдрийг одоо юу гэж нэрлэх юм бол Cardinal Fix Mutable гэдэг ордуудын шин чанарыг бэлэгддэг ийм ордын шин чанар байдаг. 4 ордын 12 ордыг 3 хэсэгт хуваагаад 4-4-өөр нь хуваарлдаг ийм зүйл байдаг. Тэрний Cardinal гэдэг нь гарч иржээ. За pioneering experience, instigation, bravery, эр зориг, тэгээ шинжлэлийг эрэлхийлэх зориг, шинжлэлийг эрэлхийлэх сэтгэл гэсэн юм утгатай шинийг эхлүүлэгч, юмыг өдөөгч,
шин чанарыг бэлэгдсэн хүзэр гарч ирж байна. Энэ чинь бас мэлхийн орд багтсан байна. За энэ хоёр үзрийг харах юм бол таны хүсэл мөрөөдөл гал энергитэй хүсэл мөрөөдөл байна. Шинийг эхлүүлэх, хөдөлгөөнд оруулах, аялах, зугаалах, шинийг олж мэдэх, тийм шин зүйлийг нийгэмд, дэлхийд нэвтрүүлэх, оруулж ирэх, амьдралаа тэлэх гэх мэт юм үнэхээр галлаг, цоглог хүсэл мөрөөдөл байна. Curiosity за бас их мэдлэг боловсролыг хөөсөн их мэдлэг боловсралтай холбоотой хүсэл мөрөөдөл бас байж болно. За бас entrepreneur-ийн хүсэл мөрөөдөл байж болно. Ийм чанартай байна. За энэ дээр нас нэмэлт мэдээллийг харъя. Хүсэл мөрөөдөл дээр нэмэлт мэдээллийг харъя. Lovers хайр сэтгэлийн тухай бас байж болно. Шууд утгаараа гарч ирж байна те. Хайр сэтгэл гэхээс илүүтэйгээр бүр яг тийм бодтой, танд таарах зөв зүйлийг хайж илэрхийлсэн. Яг амьдралд нь таарах, бүтэх яг ингээд тийм ерөөсөө ямар ч голох зүйлгүйгээр таны амьдрал таардаг ийм зүйлийг илэрхийлсэн, хүссэн, баттай суурьтай, бодтой зүйлийг хүссэн ийм мөрөөдөл байна. The High Priestess тэгээ энэ зүйл нь жоохон мөрөөдмтгий хүний зүйл гэж харагдаж байна те. Жоохон эрсдэлтэй, нэлээд эрсдэлтэй зүйл. Тэгэхээр бодтой гэж хэлэх жоохон хэцүү. Хэрвээ та энэ хүсэл мөрөөдлөө бусад хүмүүст дэлгэж хуваалцах юм бол юу л болтоо гэдэг юм хариу сонсдог төрлийн мөрөөдөл байна. Та болохоор яг энэ мөрөөдлийг биелүүлмээр байгаа, энэ хүслийг биелүүлмээр байгаа. Тэгээд энэ хүслийг бодтойгоорч биелүүлэх боломжтой гэдгийг олоод харсан. Газарчлахтаагаар биелүүлэх боломжтой гэдгийг олоод харсан. Гэхдээ таныг чадна гэдэг ч юм уу те, эсвэл бусад хүмүүсийн хүсэл мөрөөдлийн араас хөөх юм бол өөрсдөө чадна гэж боддог, чадахгүй л гэж боддог. Ийм төрлийн хүсэл мөрөөдөл байна. За хосын харилцааны талаар мэдээж иж болно, нөхөр төрлийн харилцааны талаар байж болно. Ажил карьер шин төрлийн зүйлийг нэвтрүүлэх, шин төрлийн зүйлийг бүтээх ийм гал энергитэй эрч хүчтэй зүйл байж болохоор харагдаж байна. Цан дээр нэмэлт үзэр харахаар санагдаж байна. Хүсэл мөрөөдлийнхэн шин чанарын талаар. Нэлээд тийм хичнээн гал ослог гэж байгаа хэрнээ зарим хүмүүсээ ногоо мод тарах гэдэг ч юм уу, эсвэл юм гандцсан, өсгөө болцсон байгаль орчныг сэргээх, савдгийн бараг сэргээж өгөх, эсвэл тийм мод бутыг нь сэргээж усыг буцааж устаа болгох гэсэн мөрөөдөл бас байж болно шүү. Тань давхар бас ийм мөрөөдөл байж болно тийм. Think of a special moment, heart, feelings. Энэ үзэр нь бүгдээрээ доошоо гарч ирсэн. Тэгэхээр та энэ зүйлийн талаар үнэхээр прагматик үзэл бодолтой байна. Ийм догтлолоор хөөрлөөр хандаагүй. Тийм өсвөр настай хүүхдийн ингээ мөрөөдсөн сэтгэл гэж байдаг да. Тийм байдлаар хандаагүй, үнэхээр л яг л том хүн адолт байдлаар хандж байгаа. Яг ийм том хүн байдлаар хандж байгаа тий. Хуцтай хандж байгаа ийм мөрөөдөл байна. Тэгэхээр ийм хийсвэр зүйл бол ерөөсөө биш байна. Гэхдээ хүсэл мөрөөдлийнхэн чанар нь та энэ зүйлдээ ингэж аягүй газарчлахтайгаар бөгөөд adult том шиг хандж байгаа боловч мөрөөдлийнхэн чанар нь өөрөө жоохон out there гэдэг. Out there буюу жоохон ийм хүмүүс сонсчод юу л болтоо гэж боддог төрлийн жоохон ийм юу юм шиг те. Хүсэл мөрөөдөл зүүдний юм шиг ийм зүйл байх боломжтой. Гэхдээ энэ зүйлдээ та бол өөрөө хангалттай газарчлахтай ханддаг. Хэрвээ та өөрийгөө би хитрхи сэтгэлээрээ хандаад байна уу, хитрхи сэтгэлийн хөөрлөөр хандаад байна уу гэж өөрийгөө сэжиглэжсэн болвол тэгж сэжиглэх шаардлага бол ерөөсөө байхгүй харагдаж байна. Та энэ нөхцөл байдал үнэхээр газарчлахтай нягхуур хандаж, сериус хандаж чадчихна. Тэгээд энэ мөрөөдлийг биелүүлэх боломж байна гэдгийг та олж харсан. Энэ олж харсан нь худлаа биш. Та өөртөө худлаагаасаа итгүүлээгүй. Тэ ингээ та мэхлэгдээгүй. Худал хуурмагт итгээгүй яг нэрнгээсээ жинхнээсээ бүтээх боломжтой зам бодиттой замыг олоод харсан байна. Тэрэндээ та итгэх хэрэгтэй. За өөрийгөө тэгэхээр жоохон даут хийдэг те, өөрийгөө би ер нь л тийм юм шүү дээ гэсэн баг зэрэг эргэлзээ танд бол сэтгэлийн гүнд айгүй төрдөг харагдаж байна. За одоо энэ мөрөөдлийг нь биелүүлэх шаардлагатай алхмуудыг нь хараад байгаа. Энэ мөрөөдлөө яаж биелүүлэх вэ? 0757 57 сахиусны тоо харагдлаа.
За энэ мөрөдлийг яаж биелүүлэх вэ? Биелэх алхмуудыг нь харъя. Queen of Pentacles, Devil. За жаахан эрсдлийг алдчих гоох хэрэгтэй. Жаахан эрсдлийг авах хэрэгтэй. За тэгээ дээрээс нь жоохон toxic гэж бодож буй үйлдэлүүдийг хийх хэрэгтэй. Гэхдээ таны энэ бодож байгаа toxic гэж бодож байгаа үйл нь яг үндэ toxic биш гэж харагдаж байна. Тэгээ одоо жишээ хэлэхээр одоо бүр төөрөөр явчих болцсошгүй. Гэхдээ за яах юм бэ тэгэхээр чи муухай штэ гэсэн юм нэг бодлоод байдаг да. Зарим хүмүүс л энийг ингээл аргалчаач гэдэг хатан та болохоор за яах юм бэ муухай штэ гэсэн юм мэдрэмжийг төрүүлдэг. Гэхдээ тэр зүйлийг хийвэл болно. Тэгээ тэр зүйлийг хийх юм бол яг үнэндээ токсик биш, яг үнэндээ муухай биш. Зүгээр л энэ бол зүгээр зөв үйлчлэг зөв үед нь хийж байгаатай л холбоотой үйлдэл байх болно. Тэгэхээр бүр улаан цаан дарангууллын, худал хуурмагийн юм лойрын чанартай зүйл хийгэрэй гэсэн зөвлөгөө бол ерөөсөй байхгүй байна. Мэдээж тийм зүйлийг бол хийх шаардлагагүй. Гэхдээ нэг тийм жоохон shady гэж ярьдаг да. Жоохон shady, жоохон юм за юм биш зөвлөл юм хийгээд байна да гэсэн юм мэдрэмж төрүүлдэг. Ийм үйлдэлийг хийх хэрэгтэй. Тэгээд та ийм үйлдэлүүдийг өмнө нь бол хийж үзээгүй. Тасаагүй юм үйлдэл байна. Энэ тасаагүй юм жоохон хийх хэрэгтэй. Одоохондоо болохоор та жоохон хитрхи дассан үйлдэлийнхаа хүрээнд өмнө нь хийж үзчихсэн зүйлсийнхаа хүрээнд л үйл гаргаад байгаа учраас мөрөөдөл нь бэлэгтэн жаахан удаад байж болцсошгүй. Тэгээд хэрэг хурдан энэ мөрөөдлийг биелүүлмээр байвал хурдан атгаад авчихмаар их юм бол жаахан юм unorthodox гэж яддаг те unorthodox буюу жаахан үл хүлээн зөвшөөрөгдсөн төрлийн үйлдэлийг ингээд жаахан эрслээ аваад эрслээ тооцоолж агаад хийчихэд болно шүү гэж харагдаж байна. За тэгээд бурхан ертөнд сахиус гэдэг нь одоо юу гэдэг те таныг юм ариун цагаахан гэгээхэн байгаасаа гэж хүсдэг төрлийн биет бол ерөөсөө биш. Тэгээд дээрээс нь яг дэлхийд дээр байгаа энэ ариун цагаан гэгээхэн зөв quote unquote зөв гэж ярьдаг тийм энэ зөв гэдэг зүйлсүүдийг хүмүүс өөрсдөө зохиоцсон байдаг. Сахиус бурхан нь хэлээгүй шашин хүмүүс өөрсдөө зохиоцсон зүйлс байдаг. Эсвэл бурхан сахиусынх нь хэлсэн үгийг буруугаар ойлгоцсон зүйлс байдаг. Гэх мэтчлэн тийм. Тэгээ хүмүүс яг уу гэгэрхийн тулд буюу хараахын тулд амар их мөнгө одоо лам шашинд donate хийдэг, хандив өргөдөг гэдэг ч юм уу тий. Одоо гэртээ очиод гэртээ очичоод баахан нүгэл үлдэж яснаа сүм лам дээр очингуудаа donation өгдөг тий. Мөнгө хандивын мөнгө өгчөөд өөрөөхд баг юугаа цайруулчлаа, буюу хураачлаа гэж бодох гэдэг тал хүмүүст байдаг. Энэ зүйл бол хэнийг ч хуурдаггүй магадгүй нийгэмд байгаа хүмүүсийг хуурнах, дэлхийгээд гариг дээр байгаа хүмүүсийг хуурнах тий. Гэхдээ сахиус бурхнууд л харчаад энэ заваа юм хийж энэ нүгэл урааж энэ гэд ер нь л мэдчихэдэг. Гэхдээ таны энэ хийх гэж байгаа үйлдэл жаахан эрсдэлтэй гэдэг байгаа үйлдэлийг бол сахиус бурхтууд нь бол юу гэж харахгүй, муухай үйлдэл гэж бол харахгүй, нүгэл гэж харахгүй. Зүгээр юм хүмүүс л нүгэл эсвэл дэмэн штэ яах гээд байгаа юм бэ гэдэг юм шошголцсон юмнууд байгаад байна тийм сонин юмнуудыг хүмүүс ер нь юм нүгэлтэй эсвэл муухай юм гээд буруугаар шошголцсон байдаг. Хувийн айцаараа хандаад байдаг ч юм уу тий. Таны хувьд болохоор энэ их сүртэй айцыг төрүүлсэн үйлдэл бол биш байна. Сүртэй айцыг төрүүлсэн үйлдэл хийх шаардлага байхгүй. Зүгээр жаахан тохгүй, дасаагүй. Ер нь зөв юм хийгээд байна, буруу юм хийгээд байна гэх жоохон гайхширлыг төрүүлсэн 100% өөртөө ихтэй биш байгаа ийм нэг үйлдэл хийчих хэрэгтэй гэсэн зөвлөгөө бол гарч ирж байна. За мөрөөдөл нь биелэхэд асуудал блок болж хамгийн том блокийг нь харж өгье. Тэр хамгийн дуртай Lubanco гэдэг энэгээр харж өгье. За хүзэр гарч ирж байна. Two of Cups. Two of Cups нь блок болж гарч ирж байна. За таны найз хүн, хамгийн сайн найз хүн эсвэл хань хүн таны жоохон discourage хийгээд байж болно. За яах гэсэн юм бэ? Дэмий биш үү дээ. Тэг яг гэхдээ таны найз хань гэж байгаа хүн яг жихнээсээ найз хань болмон. Гэхдээ энэ хүний бодлыг сонсоод бол дэмий гэж хэлж байна. Яагаад гэвэл тэр тухайн хүн таныг эрсдэлтэй бити хийгээсээ хохирчих үе дээ гэд ингээд таныг хитрхи гэд таны амар амгалан баттай байлгах гад таныг хохирохыг хармаарг байгаа учраас таныг жоохон хойшин татаад чангаагаад байна гэж харагдаж байна. Таны найз эсвэл хань хүнтэй.
Тэгээ энэ нөхцөл байдал дээр та энэ хүний үгийг сонсох биш зүгээр өөрийнхөө үгийг сонсоод өөрөө толгоогоороо 100% шийдэд хийчихээ. Хэрэг хинч танд үг хэлэхгүй, хинч таныг шүүхгүй, хинч тань хийж байгаа зүйлийг олж харахааргүйсэн бол та ямар үйлдэл хийх байсан бэ гэдгээ бодож жагаад энэ мөрөөдлөг биелэх тал дээр үйлдэл хийгээрээ тий. Одоо жишээл эмэгтэй хүмүүс хоорондоо нийлж байхдаа наа залуугийнхаа араас нь битгий хөө гэдэг тэгээд да ингээд өөрөө эхлээд чамруу төрүүлээ бичгээ гэдэг ч юм уу тий. Миний найз бардан бай гэх гэдэг шүү дээ эмэгтэй хүмүүс. Тэгэхээр яах вэ тэгээ чааваас ууг нь бол тэр зөвлөгөө зүгийн хувьд бол зөв. Тэгээд найзууд нь энэ харилцааг саботаж хийж байгаа ч юм биш те. Үнэхээр л таны арыг харж байгаа, ар мөрийг харж байгаа, ар нурууг харж байгаа. Үнэхээр л таны сайн сайхныг бодож байгаад бол ингэж хэлж байгаа. Гэхдээ та тэр харилцаанд яг ямар үйлдэлийг хизээ хийх нь хамгийн зөв бэ гэдэг найзууд нь мэдэхгүй таал мэднэ. Яагаад бол найзууд нь таны сахиусуудтай холбоотой биш. Энэ харилцаа таны найзуудын харилцаа биш. Гэх мэтчлэн ингээд ийм жишээ бол орж ирж байна. За тэгээд энэ мөрөөдөл нас зөвхөн харилцааны тал дээр биш, энтерпренeur маягийн юм зүрх сэтгэлийн гал шатсан юм мэдрэмжийг дүрэлзүүлсэн төрлийн мөрөөдөл байгаа гэж хэлээд байгаа. Тэгэхээр ийм хайраа гарч ирлээ. Энэ блог болж байгаа юм байна шүү. Найзуудынхаа эргэн тойрны хүмүүсийн ханыг жигнэсээ тань сэтгэлийг гаргадаг юм. Жигнэсээ таны төлөв хүмүүсийн зөвлөгөөг нь сонсоод шаардлагагүй юм. Яг өөрийнхаараа шийдэрээ, өөрийнхөө толгоогоороо шийдэрээ гэсэн зөвлөгөө гарч ирж шүү. За уншлагын энэ хэсэг нь эхнийх нь хэсэг ингээ боллоо. Одоо хаалттай нэмэлт уншлага руу орцгоё. Хаалттай нэмэлт уншлага дээр нь тийм эсвэл үгүй гэсэн асуултанд хариулж өгнө. Нэмэлт зөвлөгөөнүүд харж өгнө. За бас тэгээд энэ мөрөөдөл биелэх нь ерөн зөв үү буруу юу гэдэг асуултыг хараад өгье. Хэрвээ манай нэмэлт хаалттай уншлага авах гэж байгаа бол description бөгөөд comment секторт айгүй амархан бэлдээд өгсөн байгаа. Аваад шууд үзэх боломжтой. За нэмэлтийг авах гэж болдгоо унтахгүй нэмэлт дээр маань уулзъя. Хэрвээ уншлагын хэмжээ өндөрлөх гэж байгаа бол сайн сайхны хүсье баярлалаа. Дараагийн имжлэгээр уулзъя. Түр баяртай. Групп номер 2 уншлагадаа тавтай морил. За та энэ үнэхэр үзэсгэлэнтэй үзрийг сонгосон байр. Энийг би ихэр төлөөсөө бас авсан. Дандаа голцоо карьерийн талаар зөвлөгөөтэй байдаг. За юун төрөнд шууд таны хүсэл мөрөөдөл нь хэдийн хугацаанд биелэх вэ гэдэг цаг хугацааг нь шууд хараад эхлэе. Тэгээ дараа нь хүсэл мөрөөдлийн сэдв нь юу вэ? Ямар хүсэл мөрөөдлийн талаар вэ гэдгийг харж өгснөөр давхар энергийн шалгалт болно. Та яг энэ группын таны групп мөн үү эсвэл гэдгийг харах боломжтой гэсэн үг. За групп номер 2-ын хүсэл мөрөөдөл нь биелэхэд хэр ойрхон байна вэ? Харъя. Ажил карьертай холбоотой байж болцсохгүй. Яагаад гэвэл та бүхэн ажил карьертай холбоотой зөвлөгөө гаргаж өгдөг декийг сонгосон байгаа. Тэгээ ямар ч мэдээлэлээс хамаагүй хэлж өгнө. Охины орд Harvest the crop 6-7 хоног 6 сарын хугацаа байна гэж харагдаж байна. 6-гийн тоон хариуцлагыг бэлэгдэн, деталийг бэлэгдэн, доктортой байдлыг бэлэгдэн, өгөө аваа таарсан балансыг бэлэгддэг. За тэгээс таны хувьд 6-гийн тоо ямар бэлэгдэлтэй байдаг вэ? Ерөнхийдөө нэлийн шороо энергтэй, ажилсаг энергтэй хözөр гарч ирж байна. 8 сарын 24-өөс 9 сарын 22 гэдэг тоонууд ач холбогдолтой аж болно. За одоо болохоор хүсэл мөрөөдөл нь ямар сэдвтэй хүсэл мөрөөдлийн талаар вэ гэдгийг харж өгье. 6-гийн тоон болохоор одоо 12 сараар хуваах юм бол 6-гийн тоон яг голдон байдаг учраас удагч биш, хурданч биш гэсэн утга байж болно. Гэхдээ таны хувьд 6-гийн тоо ямар мэдрэмжийг төрүүлдэг вэ? Хурдан юм шиг санагдаж байна уу? Удах юм шиг санагдаж байна уу? Тэр мэдрэмж нь хамгийн оновчтой хариулт нь байх болно. 6 сар гэд бодонгууд их хурдан байна уу, удаан байна уу? Та мэдрэмжээ бас шалгаарай. За групп номер 2-ын уншлага нь мөрөөдөл нь ямар мөрөөдлийн талаар вэ? Хүсэл мөрөөдлийн талаар мэдээллийг харъя. Water усны орд, усны элемент, spirituality, сэтгэл хөдлөл, сүнслэг байдал, intuition, зүн бэлэг, compassion, эндрэх мэдрэмж гээд хözөр гарч ирлээ. За бас тийм ч амар ажил хэрэгтэй холбоотой биш гэж болзошгүй, эсвэл сүнслэг ажлын талаар аж болзошгүй. Бясалгал, рейки, акашик records, сүнсний нэгдэл, өнгөрсөн нас таруу астролог гэдэг ийм төрлийн ажлын талаар ажилтай холбоотой эсвэл ямарваа нэгэн зүйлийн хараалыг тайлах, удмын хараалыг тайлах, ангаалт хийх ийм айгүй ажилсаг төрлийн сүнслэг мөрөөдөл байх
байх шиг байна. Баталгаануудыг харъя. Freedom of time цаг хугацааны эрх чөлөө бөгөөд цагны зөрөгтэй алдагдал гэдэг хөзөр гарч ирсэн байна. Таны хүсэж байгаа хүсэл мөрөөдлийн гол утга учир нь болохоор та хизээж юу ч хүснээ хийдэг байх эрх чөлөөг та хамгийн их туйлын хүсэж байна. Энэ бол таны туйлын мөрөөдөл байна. Тэгээ таны хувьд аз жаргал хангалуун амьдрал гэдэг нь ерөөсөө хүссэн үед хүссэн зүйлийг хийдэг байхыг хэлж байгаа юм аа. Тэгээ та өөрийнхөө цаг хугацааны өөрийнхөө шкежүүлийнхаа эзэн нь байх бол таны алсын мөрөөдөл юм аа гэж шууд таны мөрөөдлийг хэлж өгч байна. За тэгээ алдагдлын хөзрийнхөө нутаг нь болохоор өнгөрсөн цагийн би өнгөрсөн нас гэж хэлчлээ тий амар сонирхолтой. Өнгөрсний асуудлууд таны одоод нөлөөлөх шаардлага байхгүй. За энэ дээр бас би өнгөрсөн нас гэж хэлсэн учраас та өнгөрсөн насныхаа асуудал, өнгөрсөн насныхаа шаналлыг тавьж явуулах талаар мөрөөдөж хүсэж болцсошгүй. За хөзрийнхаа нутаг нь үргэлжлээд уншвал stay focused on your positive outcome. Эрэг үр дүнд хүрэх талаар л анхаараарай. Өнгөрснийхаа сөрөг зүйлс дээр анхаарах шаардлага байхгүй. Тэгээ таны бодол болон мэдрэмж таны бодит ертөнцид шууд утгаараа нөлөөлнө гэсэн хөзөр гарч иржээ. За тэгэхээр таны хүсэл мөрөөдөл яалтчгүй ангаалттай холбоотой, эрх чөлөөтэй холбоотой ийм хүсэл мөрөөдөл байна. За энэхийн талаар бас нэмэлт мэдээллүүдийг харъя. Хөзөрнүүдийг харъя. За. Virgo охины урд насаар ангаалтыг бэлэгдэж болдог. Охины урдын шин чанараас өөрөө ангаалтанд их дуртай. Ингээ нарийн ширийн жижиг сажиг нэг ангаагаа тий амьдралаа гэд алхан бүрээр нь цахан цэгцлээд цэвэрлээд дээш ахих дуртай төрлийн орд байдаг. Тэгээ бас танд шууд утгаараа ямарваа нэг өвчин зовлоноос ангаахыг хүсэж байгаа хүсэл байж болцсошгүй. Өвчин зовлонд баригддаг ийм асуудал тулгарсан учраас ийм эрх чөлөөг хүсэж болцсошгүй. Илүү их цагийг хүсэж болцсошгүй тий хүслээ биелүүлэх цаг. Page of Wands, the Lovers, King of Cups. Хэрэг ангаалтуудаас хич юм бол ихэр төлтөөгөө би нийлэх болно гэсэн хүсэл бас байж болно. Тийм бол ихэр төл нь усны орд эрэхтэй байх боломжтой тий. Эсвэл та өөрөө усны ордын эрэхтэйлэг чанарыг өөртөө агуулхыг хүсэж болцсошгүй. За усны орд эрэхтэй чанар гэдэг эрэхтэй ордон гэдэг нь болохоор усны орд гэдэг нь болохоор астрологиороо мэлхий загас хилэнцгийн ордууд байгаа. За тэгээд ярилцдаг болмоор байна тий. Хэрвээ ихэр төлөлийн харилцааны талаар бол ихэр төлтөөгөө чөлөөтэй ярилцдаг болмоор байна. Блокийг нэрлэгмээр байна. Сэтгэлээ илэрхийлмээр байна. Айгу passionate юм гал халуун харилцаатай болмоор байна. Сэтгэлд үеиг зөөлхөнч харилцаатай болмоор байна гэж байна. За хэрвээ ихэр төлөлийн харилцааны талаар биш ах боломжтой. Хэрвээ биш бол яг өөрт таарсан амьдралын хэв маяг, яг өөрт таарсан тухтай гэр орчин асар их хэмжээний тав тухыг хүсэж байна. Тэгэд энэ тав тух гэдэг зүйлийн суурь дээр нь та хүссэн үндэ хүснээрээ өөрийгөө илэрхийлэх те дуучин болох гэдэг ч юм уу. Хүссэн төрлийнхаа дууг гаргах, хүссэн төрлийнхаа урлагийг гаргах бүтээл нь яг таныхаар байх. Өөр хэний ч үзэл бодолд баригдахгүй гэх мэт ийм зүйлийг хүсэж байгаа харагдаж байна. За тэгээд групп номер 2-ыг сонгосон хүмүүсийн дунд тайзан дээр дуулдаг юм дуучин хүмүүс байж болзошгүй. Бас харагдаж байна. За эсвэл айгүй их юм ангаалтын мессежийг хүмүүс түгээсэн хорвоо ертөнцид ангаалтын хайрын мессежийг тий сайн сайхны мессежийг түгээсэн хүмүүсийн сэтгэлийг нь өөрийнхөө хоолоогоор амжилсан ийм зүйлийг та хүсэж байгаа харагдаж байна. За энэ хүслийн талаар би нэмэлт мэдээллийг харъя. Valuable obstacle signal. Хинт юунд цагаа зарцуулж байгаагаа анхаараарай. Таны цаг болон энерги үнцэнтэй юм шүү. За obstacle садаа. Ямарваа нэгэн зүйл таныг болон түүнийг хойшин чангааж байна. Гэхдээ таны энэ хүн
өөрийгөө чөлөөлөө тань дээр ирэх болно. Асуудал өөрийгөө чөлөөлөх болно. Асуудал өөрийгөө ангаачих болно гэдэг мессеж байна. Signal буюу дохио. За хин нэгэн танд удахгүй дохиог хэлэх болно. Та түүнийг доглуулдгаа гэдэг мессеж ирэх болно. За тийм та тэгэхээр хэрвээ хайр дурлал хосын амьдралыг хүсэж байгаа бол ямар ч хамаагүй хосын амьдрал гэдэг ч юм уу те эсвэл ямар ч хамаагүй хүнтэй хандлана гэхгүйгээр та заавал яг өөрт тохирсон яг өөрийн гэсэн яг ийм сайхан үнцэнтэй утга учиртай тийм агуу утга учиртай харилцааг хүсэж байна. Та ер нь амьдралаас их агуу зүйлсийг хүсэж байгаа харагдаж байна. Таны хүсэл мөрөөдөл бол агуу амьдралтай байх тийм амьдралаас олж болох хүртэж болох хамгийн дээд зэрэглэлийн зүйлсүүдийг хүсэж байгаа харагдаж байна. Масловын hierarchy of needs гэдэг байдаг тийм пирамидын зураг байдаг. Тэрэн дээр улаан өнгөтэй доогуурх хэрэгцээнүүд нь болохоор ямар ч хамаагүй байр савнд байх, ямар ч хамаагүй хоолтой бол ямар ч хамаагүй хоол идэх гэдэг ийм зүйлсүүд нь тэр тухайн пирамидын доор нь байдаг. Харин дээгүүр нь болохоор энэ пирамидынхаа доогуур хэсгийг бүрдүүлэх буюу хоол, дээвэр, орчин, аюулгүй байдал энийгээ бүрдүүлчингүүд хүмүүс дээгүүр хүртний буюу Масловын пирамидын орой дээр нь байдаг зүйлсийг хүсэж эхэлдэг. Тэгэхээр та ерөөхдөө болвол амьдралынхаа оргил руу очихыг хүсэж байгаа хүн гэж харагдаж байна. Тэ одоо энгийн өдөртнийхээ хэрэгцээг бол нэг амар бодгоо болцсон. Магадгүй энэ зүйл дээр эрхчлөөг ализэн олцсон. Олоогүй болвол эрхчлөөнд хүрмээр байгаа. Гэхдээ эрхчлөөнд хүрээд зогсох биш. Дараа нь байх тэр ашигтай биш. Үржил шимтэй алтан юм тэ үнэхээр юм сайхан fulfilling үнэхээр юм таны сэтгэлийг хангадаг яг амьдралдаа хийх ёстойгоо хийдэг те ингээд юм оргил амьдралыг хүсэж байгаа харагч. Энэ бол таны яг туйлын хүсэл мөрөөдөл мөн. За энэ зүйлдээ бас энэ насандаа ч гэсэн хүрэх боломжтой байна. Ойрын идэх хугацаанд ойрын 5-6 жилдээ бол хүрэх боломжтой байна шүү. Эсвэл амтлаад эхлэх боломжтой байна те. Бүр яг 100% хүрэхгүй маа гэхэд амтлаад эхлэх боломжтой. Тэрэндээ хүрээд эхлэх боломжтой юм. Сургаггүй холын мөрөөдөл бол биш байна. Хайр дурлалын тал дээр ч гэсэн хамгийн онц, хамгийн гоё хайр дурлал, хамгийн сайхан эрүүл харилцааг хүсэж байна. За цаг ажлын хувьд ч гэсэн энергийн мэдрэмж зүүн бэлгийн хувьд ч гэсэн зүгээр л нэг ингээ байдаг хаяа нэг ашиглаждаг зүүн бэлэг биш. Энэ зүүн бэлэг ангаалтын чадвараа үнэхээр тулгамаар байгаа, туйлд нь хүргэмээр байгаа, үнэхээр юм мэрэгшмээр байгаа харагдаж байна. Үнэхээр ингээ нарийн ширийн мэрэгшмээр байгаа, сайжирмаар байгаа гэж харагдаж байна. За энэ тал дээр нь энэ хүслийг хурдан авах эсвэл зүгээр л энэ хүсэлд хүрэх алхмуудыг нь хараад өгье. Нарийн ширийн алхмууд нь юу байх вэ? Энэ хүсэл мөрөөдөлтөд хүрэх алхмуудыг нь хараад өгье. Хүслээ биелүүлэх алхмуудыг нь харъя. Seven of Cups. За мөрөөд нь фантазлан, манифестлан, төлөвлөн, төлөвлөлчөө төлөвлөгөө өөрөө биеэрээ хэрэгжүүлнэ. Өөрийгөө тав тухасаа сорина. За ерөөхдөө бол зөвлөх нь үнэхээр ойлгомжтой зөвлөгөө гарч ирж байна тий. Эхлээд мөрөөдөөд сонголтоо гаргаад манифестлэн сүнсний түвшинд үйлдэл. За дараа нь төлөвлөгөөний түвшинд үйлдэл. Тэгээ төлөвлөгөөний түвшинд үйлдэл хийхээс өмнө төлөвлөх шаардлагатай. Яагаад гэвэл зарим нэгэн таны хийх ёстой зүйлс гიშгэх ёстой алхмууд нь болохоор таны өмнө хийж үзээгүй зүйлсээ хийж үзээгүй, санаанд бууж байгаагүй, тухгүй санагдах, эвгүй санагдах ийм алхмууд байна шүү. Тэгэхээр та төлөвлөгөө гаргахгүйгээр хүсэл мөрөөдлийнхаа араас явах юм бол зөвхөн өөртөө тухтай санагддаг зүйлсүүдийг хийгээд авах боломжтой. Тэгээд одоодоо тухгүй ч гэлээ энэ зүйлсийг хийчих юм бол ирээдүйдээ сайхан болно гэж бодож байгаа зүйлсүүдээ сайхан төлөвлөөд шаардлагатай алхмуудаа бичээд авчаарай. Тэгээд бичиж аваад дараа нь мэдээж тэр алхмуудаа хийн тэ. Ийм зөвлөгөө нэ жоохон тухгууруулах, эвгүй өмнө нь хийж үзээгүй зүйлсээ заавал хийх шаардлагатай. За тэгээд төлөвлөгөөгөө гаргах, манифест хийхдээ дандаа яг одоо цагт ямар амьдралтай байхыг хүсэж байгаа дээрээ биш. Ирээдүйдээ ямар амьдралтай байхыг хүсэж байна. Тэрийг бүр үнэхээр сайхан төсөөлж байгаад тэгээд манифест хийн алхмуудаа хэн төлөвлөгөө гаргаарай гэж зөвлөж байна. За энэ зөвлөгөө нь бүр үнэхээр сайхан тунгалаг байна. Одооноос 5-10 жилийн дараа ямар амьдралтай баймаар байгаа тий. Яг одоогийнхаа чигээрээ гэхдээ одоогийн чигээрээ амьдрал нь асуудалгүй баймаар байна уу гэвэл жоохон баг мөрөөдөх гээд байна. Тий арай жоохон томоор мөрөөдөө, томоорсдаг яа. Тэгээд манифест хийгээрэй гэж зөвлөжээ.
За тэгэхээр уншлагын хаалт нээлттэй хэсэг нь ингээ боллоо. Нээлттэй эхний хэсэг, эхний бичлэг ингээ боллоо. За одоо хэрвээ та манай нэмэлт буюу хаалттай хэсэг рүү орох юм бол асуудал садаануудыг нь хараад өгнө. Нэмэлт зөвлөгөөн дээр нь яг ямар асуудал садаанууд, блокнууд садаа болцохсод байна. Тэрийг нь харж өгөөд ангаа харгуудыг хэлж өгнө. Тийм эсвэл үгүй гэсэн асуултанд нь харуулж өгнө. гэдгийг нь хариулж өгнө. За тэгээ бас таны сахиусны мэдээллийг нь би авч өгмөр санагдчихээн. Групп номер 2-т зориулаад яг ямар сахиусын мессежийг хэлээд байна вэ? Өвөг дээдсийнх үү? Тэг ямар учиртай сахиус, ямар учиртай бурхан тантай хамааралтай байгаад байна вэ гэдгийг бас хараад өгөө. За нэмэлттэй ахаар болвол description бөгөөд comment хэсэг дээр бэлнээр ахаар шууд үзэхээр бэлэн сайхан байж байгаа. За уншлагын хэмжээ өндөрлөх гэж байгаа бол уншлагын минь үзсэн маш их баярлалаа. Дараагийн бичлэгээр уулзъя. Сайн сайхныг хүсье. Түр баяртай. Групп номер 3 уншлагадаа давтаймаар л. За та энэ сайхан үзэсгэлэнтэй astrology deck-ийг сонгосон байна. За юун түрүүн таны хүсэл мөрөөдөл биелэхэд хэрэг хугацаа байгааг нь хараад өгье. Тэрнийхэн дараа нь хүсэл мөрөөдлийнх нь шин чанарыг нь харж өгснөөр энергийн шалгалт болж та групп номер 3 нь яг таны групп мөн үгүй юу гэдг нь ойлгомжтой болно. За энэ хүзрийг авъя. Нэрэж гарч ирсэн. 12-ын тоотой загсны ордын хүзэр байна. Энэ нь болохоор хуучин зүйлс дуусахыг бэлэгдэнэ. Нэг бүтэн цикл дуусч байгаа бэлэгдэнэ тийм. Тэгэхээр хүсэл мөрөөдлөө биелүүлэхийн тулд эхлээд нэг юм дуусгах шаардлагатай гэсэн мессеж өгж болно. Хилэнцэн орд гарч ирсэн байна. 8-ын тоо, 12-ын тоо, 12 7 хоног 12 сар 8 7 хоног 8 сар. Тэгэхээр хүсэл мөрөөдөл нь биелэхэд ерөөхдөө бол баггүй цаг байна гэж би бол хэлэхээр юм байна. Зөвлөгөө нь find your center, heal the wounds. Энэ хүсэл мөрөөдөл биелэхээс өмнө бэлдэх суурь байна. Суураа бэлдэх хэрэгтэй. Ангаалтаа хийх хэрэгтэй. За одоо жишээлбэл таны мөрөөдлийг, хүсэл мөрөөдлийг байшин мэтээр төсөөлөх юм бол та байшин барихаас өмнө тухайн хөрсийг нь бэлдэх хэрэгтэй тийм. Хөрсөн дороо одоо жижиг юм мусны юутай гэдэг ч юм уу шавар шохоотой намхтай юм хөрсөн дээр байшин барих гээд байгаа бол тухайн намгийг нь ухаж аваад хайргаар дүргээд фундаментаа тавиад цутгаад суйрлуулад тэгээд дараа нь байшингаа барьж эхэлнэ тийм. Тэгэхээр энэ суурийг нь бэлдэх ажил нь яг бүрэн болоог байна гэдэг хариулт шууд утгаараа гарч ирж байна. За одоо хүсэл мөрөөдлийн чанарыг нь харъя. Ямар чанартай хүсэл мөрөөдөл байна вэ? За энэ бас зөвлөгөөг нь бүгдээрээ сайхан бүрэн бүтэн гаргаж өгөх болно. Бүл зөвлөгөө, ангаалтууд тийм сайхан бүрэн бүтэн гаргаж өгөөд яг хүсэл мөрөөдөлтөд хүрэхэд нь сайхан хэмжээд өгөх болно. За групп номер 3-ын хүсэл мөрөөдлийн чанар нь юу вэ? Ямар төрлийн хүсэл мөрөөдөл вэ? Хараад өгье. Sixth house, sustainability. За доктортой амьдрал, доктортой өдөр тутмын амьдрал, эрүүл мэнд. Эрүүл мэнд 5 тухтай байдал. Ангаалт гэдэг ийм хүслүүд байна. 44-ийн тоотой 8-ын тоо тэр баялаг мөнгө гэдэг ч юм уу те. Хэд баялаг мөнгө. Ascendant entrance. Энэ бол мэдээж өөрийгөө таних, өөрийгөө ил болгох. За бас энэ хүзрэн доошоо гарч ирсэн учраас descendant буюу харилцаа гэлэгдэж болно. Symbiosis 52-ын тоотой. Хүзрээс доошоо гарч ирсэн. Бусдаас жоохон тусгаарлагдахыг хүсэж байна. Таарамжгүй, зохисгүй бүх хүмүүсээс тусгаарлах, холдох ийм хүсэл бас байна. За нэмэлт хүзрийг харъя. Таны хүсэл мөрөөдлийн чанар нь өөрөө та яг одоо хүсэж байгаа зүйл нь жоохон цухтаалтын нэрхтэй байна. Яг хоох ингүүл гоё доо гэхээсээ илүүтэйгээр ингэхгүй байх гоё доо гэсэн юм хүсэл байгаа тийм. Тэгэхээр гоё зүйлийн төлөө тэмүүлэх биш муухай зүйлээс цогтж байгаа нэрийг бол айгүй мэдрэгдэж байна. Би ерөөхдөө ихэнхдээ ялангуяа таруу уншлагын үеэр pick a card-ийн үеэр хүмүүсийн хүсэл мөрөөдлийг бол шүүмжүүлдэггүй. За ийм их хүсэж байгаа мó энэ хүслийг биелүүлмээр байгаа бол ийм зүйлийг инээ одоо тий хичнээн soulmate харилцааг би буруу гэж боддог ч гэлээ уншлагаар бол шууд буруу муруу гэд хэлдэггүй болмал гэж хэлдэггүй тий хэрвээ soulmate-ийн харилцаанд ормоор байгаа бол зөвлөгөө нь юм байна л гэж хэлээд өгчдөг.
Гэтэл таны хувьд бол би зөвлөгөөн дээр мөрөөдөл дээр жаахан шүүмжийг оруулж ирэх юм байна. Venus give and receive love, find value and see beauty. Үзэсгэлэнтэй болох, эрүүл болох юм хүсэл байж болно. Fixed stability, доктортой байдал. Pluto transformed ошаарсан байна. За group number 3 би жоохон хатуу боловч үнэн мессежийг хүргэж өгөө. Энийг та сонсох хэрэгтэй. Та сонссмоор байвал мэдээж гараа явчих болно. Энэ бол таны дург гэхдээ би таныг сонсоосоо гэж хүсэж байна. Тэгээ би бас юм сонслоо гэдэг нэг амар сүртэй пал хийсэн муухай өдрөж бас төрөхгүй л болов уу гэж би найдаж байна. Энэ болохоор таны хүсэл мөрөөдөл ийм байвал энэ ерөөсөө айгүй юм цангиралтаантай, машгиралтаантай биелэхэд айгүй хэцүү юм өсөд байна. Тэгээд хүсэж байгаа юм тодорхой биш вэ? Танд өөрт нь тодорхой биш вэ? Тэ одоо ингээд хэрвээ таны орчинтой ойрон хэцүү хүрээлэлтэй одоо айгүй муухай хүмүүстэй найзалдаг байлаа гэж бодъё те. Тэгэх юм бол та яг гоё ингээд таарсан хүрээлэл, таарсан найзууд, юм гоё амар амгалангийн мэдрэмжтэй найзууд гэж хүсхийн оронд манай найзын хүрээллийн номин намайг 50 орхичоосоо гэж хүсэж байна. Тэ ингэхлээр миний амар цайг үзүүлчихсэн гэж хүсэж байна те. Ийм хүсэл бол манифест гэж тооцогдохгүй. Энэ нь асуудлаас сухтаах үзэгдэл гэж тооцогдно. Тэгээ ер нь бол ийм зүйл биелэх нь жоохон хэцүү байдаг. Тийм учраас юу яаж ийна? Сахиусан танаас хувирлыг шаардж байна. Шал өөр болох. Хувирал. Тэгээ ерөөсөн ангаах зүйлс амар их байна. Нөгөө нэг намган дээр байшин барих гэдэг байна гэдэг нь болох гэдэг те. Тэгэхээр та яалтчгүй өөрийгөө олж нээн ангааж дуусаар нэг тодорхой хэмжээнд амар амгалан болоод өөрийнхөө төвийг олсныхаа дараа би чи ийм л юм хүсэж байгаа юм биш үү? Яг жинхэнэ хүслээ олох боломжтой. За гэхдээ энэ уншлагаар нь би шууд таны жинхэнэ хүсэл юу вэ гэдгийг хараад өгье. Group number 3-ын жинхэнэ хүсэл юу вэ? Юу хүсэл зүгээр вэ? Би танд илүү гоё, илүү алтан, илүү гоё ялагдсан хүслийн саналыг тавьж өгье. Тэгээ таны амьдралд таарах яг ингээд чин сэтгэлийнхаа гүнд яг чихнээс үстэй байгаа зүйлийг нь харуулж өгöd. Тэгэхгүй бол та яг одоо өөрийнхөө чин сэтгэлийнхаа хүсэлтэйгээ холбогдож чадахгүй байх. Тэр тухайн таны чин сэтгэл гэдэг зүйл дээр нь ийм блокнууд үүссэн. Янз бүрийн сөрөг мэдрэмжүүд тохиролтоод цуцсан байгаа болохоор чин сэтгэлийнхаа хүсэл та 100% нэвтэрч чадахгүй байгаа харагдаж байна. За group number 3-ын чин сэтгэлийн хүслийг нээ. Нэг хүзэр унсан үзрийг бас авъя. High Priestess доош орсон. За. Таны яг чин сэтгэлийн хүсэл болохоор таныг шархлуулсан, гомдаасан, өвтгсөн, хуурсан бэхэлсэн, таныг юм хохироосон энэ хүмүүсийг энэ зүйлийг ил олгох хүсэлтэй байна та. Ил олгох, олон түмэнд хэлэх энэ ингэсэн байхгүй, энэ заваа амт ийм байхгүй юу? Тэгээ тэгэх хүсэл танд байна. Таны хүслээсээ жоохон ичдэг болов уу? Тэр өөртөө хүлээн зөвшөөрөхийг хүсдэггүй болов уу? Тийм таны яг одоогоор чин сэтгэлийн хүсэл нь жоохон өш хонцон л байгаа даа тийм. Өш хонцон бусдыг эргүүлээд шийтгэх, шударгаасыг авчрах, үзүүлнэ навчнуудад үзүүлнэ би гэсэн ингээд шүдээ зуусан гэд. Тийм нэрэг бол байна. Энэ бол таны чин сэтгэлийн хүсэл гэж харагдаж байна. Би уг нь арай яг за хүзрнүүдийг нэмж харъя. Хүзрнүүдийг нэмж харъя. Page of Swords, 5 of Cups, 9 of Cups. Тийм ерөөсөө ингээ ээлдэж чаал хүмүүсийг завчаал маач ингмээр харагдаж байна. 5 of Cups чамаас болоод би гэсэн муу заваа юм гэдэг ер нь айгүй юм энерги бол харагдаж байна. Тэгээ те айгүй хүч чадалтай болцсон, дэлхийн дээр нь гарцсан. Тэгээ хамаг дайснуудаа унгацсан, нураацсан. Одоо Эртний Монголын цаг үе дээрээсэн бол хамаг дайснаа унгаах татаруудыг ялан дэлгэх хүсэл гэх тийм байгаад байна те. Монгол улсаа босгоод ингээ сайхан эзэнт гүрэнтэй байхыг хүсэх биш юм. Татаруудыг зүгээр хүүс тэмдэрнэ. Тэгээ шидтэн таруу уншлагч бөө мэрэгчдэр очингуудаа татаруудыг яаж би хүүс тэмдэрх вэ? Ингээ асаагаад байдаг те. Одоо улс гүрэн маань яаж амгалан байх вэ? Яаж цэцэлдүүлэх вэ? Тэ ингээд гэр бүлээ яаж нэр төрийн өсгөх үү байж болох уу гэхгүй заваа хятадуудыг бусдгаар ийм бүсэл мөрөдөлтэй байна шүү. Group number 3. За яг хоо
Би тэгээ танд арай илүү гоё ялалтсан гоё хүслийг гаргаж өгөө гэж үзэр суусан чи тэр нь гарч ирэхгүй байгаа учраас би таны хүслийг хөндлөе. Хүслийг нь хөндлөөд энэ мөрөөдөлтөө яаж хүрэх үү, яаж биелүүлэх үү гэдэг зөвлөгөөг нь би гаргаад өгөө. За тэгээд энэ хүсэл мөрөөдөл нь өөрөө жоохон сонин чанартай. Энэ хүсэл мөрөөдөлд хүрсний дараа та сэтгэл нь яг үндэ ханахгүй болов уу гэдгийг бол би анхааруулъя. Тэгээ бусдаар бол яг яаж энэ хүслээ те дайсныгаа хүүс тэмдрэх хүслийг яаж биелүүлэх вэ? Тийм үү, новшнуудыг яаж дарах вэ? Новшнуудыг яаж илчлэх вэ гэдгийг сайхан хараад өгье. Таны сонголтыг хөндлөөд хараад өгье. За групп номер 3 хүсэл мөрөөдөлтөө яаж хүрэх вэ? Innocence, luck. За нэг даад зэрэг болно. Хоёрт та яг чин сэтгэлээсээ хүсэх хэрэгтэй. Ямарваа нэгэн манипуляц оролцуулахгүйгээр те манипуляц оролцуулахгүйгээр тийм би угаасаа л ийм хүсэж байгаа. Ийм хүслээгээ би жоохон хүүхэд авир гаргаж иж болцсошгүй. Гэхдээ би энийг хүсэж байна те бид нар намгийн муу мухай хийсэн зүйлсийг үнэхээр илчлэхийг хүсэж байна гэд энэндээ үнэн ч ах хэрэгтэй. Яг өөртөө үнэн ч ах хэрэгтэй. Одоо янз бүрийн үгүй штэ би хэнийг ч хохирох гээгүй штэ гэх ингээд жүжиглээд ах юм бол хүсэл марыг биелэхгүй ингээд мушигралдаан занглаан үүсэт байна гэдгсэн энэ мушигралдаан нь болохоор та өөрийнхөө жинхэнэ хүслийг өөрөөсөө нуугаад байгаатай холбоотой те та тэр номин эсвэл татаарууд дийлээд ялмаар байвал энийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй би яг л ийм хүсэж байна номингийн хар муухай амиг илчлэхийг хүсэж байна тэр мө бата намаа гэж надад гар урсан мөн заваа амиг ингээ илчлэн би хүмүүст ойлгуулна батагийн тэр миний араар тавьсан байлээ тэр нууц амрагт наачиж үнийн илчлэн ингэж байгаа энэ зүйлс те эхлээд үннээр нь хүлээн зөвшөөрөх хэрэгтэй энэ бол яг тэрийн хүсэл мөн гэдгийг хүлээн зөвшөөрөөд өөрөөрөө хүлээн зөвшөөрч хэрэгтэй. Тийм бол хүсэл нь биелэх боломжтой. Тэгээд бурхан хорвоо ертөнцийн нь ер нь танд үгүй гэж хэлдэггүй. Та бүр ингээд сөрөг үлийн хураагаад ингээд буруутаа гэдэг ч юм уу те. Ингэж явахад хүртэл нэг сүртэй үгүй гэж хэлдэггүй. Тийм шалтгаанаар дэлхий дээр амар муухай хүмүүс олон байгаа. Яагаад гэвэл бурхан сахиусууд нь бурхнууд нь бурхан нь бол ялангуяа үгүй гэж хэлдэггүй. Сахиусууд нь болохоор битэтигээрээ балера яах юм бэ гэдэг ингээд чангааж болно. Гэтэ бурхан бол үгүй гэж хэлдэггүй. Хинт ч юунд ч үгүй гэж хэлдэггүй. Ийм санаа ерөөсөө тэ нөхцөлгүйгээр хүлээн зөвшөөрдөг, нөхцөлгүйгээр дэмждэг ганц биет бол ерөөсөө бурхан байдаг. Юу ч бол дэмжин тусалж өгнө. За тэгээд миний хийсэн зүйл муухай юм байна гэдгийг нь хүн оргил төрснийхаа дараа ухаардаг. Би муухай зүйл хийчихээ гэдэг нэг өдөр ухаарад за би ихтэй одоо замаа болъё, өөр замаар явъя, эрэг замаар явъя гингүүт нь бурхан сайхан шууд хоп гэж тосож аваал гэдэг эрэг зам руу орох нөхцлүүдийг нь бүрдүүлж өгдөг, дэмжиж өгдөг. Сургаалуудыг нь сургадаг те анханасаа яагаад алдсан, анханасаа яагаад муухай замаг сонгоцсон, ийм юм шалтгаанаар ингэсэн байх шүү минийхөө гэдэг ингээд амар хөрхөн ямар ч юм үзий ядалтай мэдрэмжгүйгээр, стрессний мэдрэмжгүйгээр сайхан тосож аваад замыг залруулж өгдөг байгаа. За тэгээ сахиус нь болохоор за яах гэсэн би ингээд дэмэн штэ өөр юм хийл та гэдэг ингээд чангаадаг. Тэгэхээр таны сахиусууд болохоор чангаасан, бурхан нь болохоор хүсэл нь биелжилээ гэдэг. Зөвшөөрсөн учраас тэгээ бурханыхаа нөлөө нь илүү хүчтэй учраас энэ уншлагаар би хүсэл мөрөөдөлтөд биелэх хүрэх арга замыг танд хэлж өгж байгаа юм шүү. Хүсэл мөрөөдөлтөд хүрэх арга зам бол ерөөс үнэнч байх. Өөрийнхөө хүсэл мөрөөдөлтөд үнэнч байх. Нэрнгээс өшөө амаар байна уу? Тэгвэл өшөө амаар байна гэдгээ зөв өөртөө үнэнчээр хэлэх. За тэгхийн бол аз хувь заяа таны талд эргэж эхэлнэ. Таныг бүтээх боломжтой. Өшөө авалт гэдэг зүйлсийг ч бүтээх боломжтой тий. Бусдын хар мухай заваа амиг илчлэгч боломжтой. Хичнээн энэ үйлдэл нь өөрөө жоохон хар сүрэг нь эргэжтэй ч гэлээ бүтээх боломжтой. Гэж зөвлөгөө нь гарч ирж байна. За ер нь айгүй ойлгомжтой тий. Уншлагынхаа нээлттэй хэсэг ингээ боллоо. Эхнийхэн хэсэг ингээ боллоо. Тэр манай нэмэлт буюу хаалттай хэсгийг авах юм бол групп номер 3-ын баг уншлага энэ өндөрлөж байгаа бах. Гэхдээ хэрэг манай нэмэлт бөгөөд хаалттай хэсгийг авах юм бол хүсэл мөрөөдөлтөнд садаа болж блокийг харж өгөө нангах ганц хоёр зүйлсийг нь харж өгье. За тэгээд тийм эсвэл үгүй гэсэн асуултанд нь хариулж өгье. За тэгээд таны сонсох шаардлагатай нэг үг гэдэг урмын үгийг бас хэлж өгье. За групп номер 3 уншлага нь ингээ сайхан боллоо. Үнэхээр сонирхолтой уншлага боллоо. Би бол ийм сонирхолтой уншлага хийж байгаадаа бас баяртай байна. Тэгээд уншлагыг минь сонсож хүлээж авсан донд хэрэг баярлалаа. За нэмэлтийг авах ч болтойгоо нэмэлтээр маань уулзъя. Description бөө коммент дээр авах амархан аваад шууд үзэх холбоос нь бэлэн байгаа шүү. За уншлагаа энэ өндөрлөх гэж байгаа бол
Зүгээрээ тэгээд үнэхээр их баярлалаа. Тань сайн сайхны хүсье амжилтыг хүсье дараагийн бичлэгээр уулзъя.